Монголын банкны холбоо UBS телевиз хамтран бүтээв. 1921 оны ардын хувьсгал, 1939 оны халахын голын байлдаанд зөвлөлтөөс үзүүлсэн тусалцаа дэмжлэгийг дүрсэлсэн цогцлбор байрлах зайсан толгойн өвөр хэсэгт 20 дугаар зууны дунд үед дээдсүүд мөргөл тахилга хийдэг байснаас улбаалan зайсан толгой хэмээн нэрлсэн. Гэвч эдүгээ төлөвлөлтгүй барилга байгууламжаас болж зайсан толгойн анхны дүр төрхийг бид гэрэл зураг дүрс бичлэгээс л харж чаднаа. Бид зайсангийн танигдахааргүй болсон дүр төрхийг онцолж байгаа ч үүнтэй адил төлөвлөгдөөгүй барилгаар бүрчүүлж машины зогсоол байдгаа хүн зүрх зай, хүүхдийн тоглоомын талбай, цаашлаад манай улсын хүн амын 2.8%-ийг эзэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих стандартын зам талбайгүй гэдгээ өдий хэрн анзаарахгүй. Анзаарсан ч анхаарлаа хандуулахгүй л байна. Түрүүнд орсон асуудлуудад бид хэдийнэ дасан зохицохын сацуу. Бидний хамгийн үнэтэй зүйл болох эрүүл мэнд, түүх дурсгалын үнэт зүйлсээ өдрөөс өдөрт өөрсдийн гараар устгаж байгаа нь харамсалтай. Иймээс ч бид хүн амын нягтрал, хог хаягдлын менежмент, усны зохистой хэрэглээг амьдралаас ангид нэр томьёо төдий гэж боддог байх. Энэ хөгжил мөн үү? Монгол улс яг хаашаа явж байна вэ? Бидэнд өнгөрснөө өөрчилж хүчрэхгүй ч ирээдүйдээ хариуцлагатай хандаж зөв хөгжлийг бүтээх гарц бий юу? Дэлхийн болон бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд автомж нь ойрт сорвига байгалийн гамшиг, мал сүргийн тооны хурдцтай өсөлт, байгалийн нөөцөд тулгуурсан уул уурхаагаас хамааралтай эдийн засгийн хөгжил зэрэг олон асуудалтай манай улсад улс орны төвшинтж, хувь хүндч эмзэг өртөмтгий байдал бий болсон. Энэ эмзэг байдлыг бууруулах, байгалийн нөөцийг тэнцвэртэй ашиглах, хүний хөгжлийг дэмжих зэрэг нь хүний тогтвортой хөгжлийг хангах стратеги юм. Хүний хөгжилд боловсрол, эрүүл мэндээс илүүтэй амьдралдаа сэтгэл ханамжтай, айж ичхээс ангид байх бодит эрх чөлөөг тэлэх нь чухал. Аливаа хөгжилд шууд нөлөөлдөг байгаль орчны эмзэг байдал нь хувь хүний ахиц дэвшлийг удаашруулж, ололт амжилтыг үргэлжлүүлэх эрсдэлтэй байдаг. Тиймээс байгалийн тэнцвэрт байдлыг хангах нь хамгийн гол асуудал болж байгаа. Бид яг хаанаас эхлэх вэ? Банкуд яагаад өнөөдөр байгаль орчин нийгмийн асуудлыг их анхаарах болов гэж асуувал ерөөсөө банк ашигын төлөө байгуулга гэдэг нь бол үнэн. Гэхдээ нөгөө талаар байгаль орчин эрүүл сарвал байхгүй, хүн ард маань амжиргааны зохих өндөр түвшинд байхгүй болвол банкны байгууллага өөрөө оршин тогтнох боломжгүй. Урт хугацаанд үр ашигтай бөгөөд улс орондоо эерэг үр дүнтэйгээр үйл ажиллагаа явуулна гэсэн ийм л зарчмыг үндэслэж доктортой санхүүжилт гэсэн энэ хөтөлбөрийг банкуд нэгэн зэрэг хэрэгжүүлж байгаа. Тогтвортой санхүүжилт гэдэг нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэх хэсгийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжилтээс татгалзах хүртэл шийдвэр гаргах цогц зарчмуудын тухай ойлголт юм. Иймээс гадаадын олон улс тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулж, тэдгээрийг хөрөнгө оруулалт, зээл санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна. Тосыг бас энгийнээс тайлбарлая л да. Жишээлбэл Улаанбаатар хотод ямар их төлөвлөлтгүй барилга байна. Машин байтга явгуун төгжирж байна тийм ээ. Энэ бол яг бид бүгдийн сүүлийн 25 жил бүтээсэн одоо зүйл юм л да. Энэ бол тэгж барьж болохгүй, төлөвлөх ёстой, ингэж болох ёстой гэсэн бүх зүйл хууль журмаараа байгаа. Ногоон байгууламж байх ёстой, тэгж болно болохгүй гэсэн журам хууль бол Монголд хангалттай байгаа. Хамгийн гол нь тэрийг хэрэгжүүлэхгүй л байгаа юм л да. Тэгэхээр тос гэж байгаа нь маш товчхондоо бол энэ хэрэгжихгүй байгаа хууль журмыг банкныхан санхүүжилтийн хүрээнд иргэдээс, бизнесийнхнаас шаардна л гэсэн үг. Монголын банкны холбоогоор ахлуулсан нийт банкуд байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол банк, санхүүгийн зохицуулах хорооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан Монгол улсын байгаль орчин болон нийгэмд тулгамдж байгаа голлох асуудлуудыг тусгасан зарчмууд болон
Уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн салбар бүрээр удирдамжууд боловсруулсныг 2015 оны 1 сараас эхлэн банкуд үйл ажиллагаанд нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Аж ахуйн үйл ажиллагаа нь бол одоо байгуулагчны буюу экосистемийн доктортой байдлыг алдагдуулахгүйгээр тэрний үр өгөөжийг одоо зөвхөн өнөө үеийн бид төдийгүй ирээдүйн хойч үеийн маань бол бас баталгаатай хүртэх боломжийг хангасан тийм хөгжимгүй улс болно гэсэн ийм том зорилгын доор энэ тодорхой стратегийн зорилтуудыг бол төвшүүлэн тавьсан байгаа л да. Тогтвортой санхүүжилт гэдэг нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэх хэсгийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжилтээс татгалзах хүртэл шийдвэр гаргах цогц зарчмуудын тухай ойлголт юм. Иймээс гадаадын олон улс тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулж, тэдгээрийг хөрөнгө оруулалт, зээл санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна. Тухайлбал, уул уурхайн салбарын харилцагчийн хувьд нөхөн сэргэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нь үндэслэн, нөхөн сэргэлт хийдгүй, нөхөн сэргэлтийн төлөвлөгөөгүй иргэн аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт санхүүжилт өгөхөөс татгалзаж хяналт тавьдаг болсон. Мөн барилгын салбарын харилцагч зээл хүссэн тохиолдолд барилгын стандартуулах 30% ногоон байгууламжийг бүрдүүлсэн эсэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын журам шаардлагыг мөрдөж байгаа эсэх, барилгаас гарах хог хаягдлаа стандартын дагуу устгаж байгаа эсэх зэргийг харгалздаг болсон юм. Тос хөтөлбөрийн 2 дугаар зарчим бол хүний эрх, нийгмийг хамгаалах, хүний эрхийг хүндэтгэж хөдөлмөрийн стандартыг мөрдөн иргэдийн эрүүл мэндийг хамгаалж аюулгүй байдлыг ханган ажиллах юм. Соёлын хувийг хамгаалах зарчим 3-ын хүрээнд Монгол улсын түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх соёлын онцгой өв болох ёс заншил, хэл, соёл, түүх, археологи, палеонтологийн түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалахаас гадна соёлын өвийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байна. Тогтвортой хөгжил буюу ногоон хөгжлийн нэг арга хэрэгсэл болсон ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжин тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд ногоон зээлийн санг бий болгож байна. Ногоон зээлийн сан бол ногоон эдийн засгийг дэмжих гол хөшүүрэг учраас тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд ногоон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Ногоон зээлийн сан гэдэг утга нь юу юм бэ гэвэл байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг илүү уян хатан тухайлбал илүү хугацаанд урт хүү харьцангуй бага зээлээр санхүүжлэхийг хэлж байгаамаа. За энэ ногоон зээлийн сан дээр бол ганцхан арилжааны банкуудын дэмжлэгтэйгээр байгууллагадаа зогсохгүй. За Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг тусалцаа авч болох юм. Мөн Монгол улсад бас зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ сан байгуулагдана гэж бид нар ойлгож байгаа. Тогтвортой санхүүжилтийн 8 зарчмын нэг болох санхүүгийн хүртээмжийг дэмжих зарчмыг нэн тэргуунд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах зорилгоор ATM болон цахим хуудсыг харааны бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой болгосноос гадна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилж, энэ талын сургалтыг тээлэр харилцагчийн үйлчилгээний ажилтнуудад шат дараатайгаар зохион байгуулж байна. Банкны тос хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тэгээ энэ хэрэгжүүлэхдээ мэдээж гол зорилго нь бол банк санхүүгийн үйлчлэгийг бүх нийтэд хүртээмжтэй хүргэх, чанартай хүргэх гэсэн зарчмын хүрээнд бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бас авч үзсэн нь бол байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ер нь олон үйл ажиллагаанд бидний асуудал жоохон мартагддаг ч юм уу хойшин тавигдаг. Гэтэл банкны тос хөтөлбөр маань бас энэ үйлчлэгийг хүргэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яаж хүргэх вэ гэдэг асуудлыг тусгаж авч үзсэн нь бас цаашдаа ганц хараагүй гэхгүй бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань энэ тос хөтөлбөрийн хүрээнд банкны санхүүгийн үйлчлэгэнд хүртээмжтэй хамрагдах боломжийг нэмэгдүүлж байгаа. Тийм байгаа болохоор хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд ч гэсэн бодит үр дүнгээ өгсөн тийм үйл ажиллагаанууд бол цаашид бий болох үндэс суурь нь бол тавигдж байгаа гэж үзэж байгаа. Банкуд орж гарах гарцуудаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэрнстэй иргэд нэвтрэх боломжтойгоор зохион байгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ бол бас
үр дүнтэй ажил гэж бодож байгаа. Банкуд энэ ажлыг санаачилж хийснээрээ эндээс бас олон хүмүүс санаа авах гэж бодож байгаа. Олон хүмүүс санаа авч, байгууллагч гэсэн санаа авч одоо энэ хөргөлмшөлтөнд өмс хөтөмжтэй үйлчлэгийг бий болгох ажлыг өөрсдийнхээ салбарт өөрсдийнхээ ажил байгууллага дээр хэрэгжүүлэх байхаа гэж бодож байгаа. Оргилсон жагсаалтанд багтсан үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, ёс суртахуунгүй, гэмт хэргийн шинж чанартай үйлдэлийг үл твчих бодлого өгүүлж, ёс зүйтэй байх, компанийн засаглалтай холбоотой сайн туршлагуудыг дэмжих бодлого баримтлан ажиллана. Эл тод байдал хариуцлагыг дэмжин, банкны тогтвортой санхүүжилтийн үүрэг хариуцлагын хүрээнд тайлагнах явдлыг дэмжин ажиллана. Тогтвортой санхүүжилтийн сан байлаа гэж бодоход тэрхүү сангаас хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд тэр хөрөнгө оруулалт аль салбарт ямар үйл ажиллагаанд чиглэж байна, түүний нийгэм эдийн засаг хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл ямар байна гэдгийг ил тод тогтсон форматын дагуу мэдээлдэг ийм зарчим руу шилжиж байна л дээ. Ингэснээрээ бол зээлдэх зээл болгоч аль тал нь илүү хариуцлагатай, илүү ил тод зарчимтайгаар ажиллах юм болцоо бол бүрдэх юм байна. Банкуд харилцагчийн эрсдлийг тооцоолохоос гадна өөрсдөө нийгэмд үлгэр дуурайлал үзүүлэн эрэг хөгжил чиглүүлэх зорилгоор үлгэрлэн манлайлах зарчмыг баримталж 2014 оноос жил бүр зохион байгуулагдах банкны төгөл мод тарих аянаас эхлээд ус, цаас, эрчим хүчээ хэмнэх олон санаачлагуудыг үйл ажиллагаанд хэрэгжүүлж байна. Тухайлбал Голомт банк цахим банкны үйлчилгээгээр цаасаар хийгддэг үйлгийг халж, Ариг банк төв байрныхаа эрчим хүчний 50 хүртэлх хувийг нарны зайн хураагаараар хангаж, хуванцар сав, хаягдал материалыг ашиглан буудан гэрлийн бүрхүүл хийсэн байна. Та бүхэн танилцуулсан эдгээр 8 зарчмыг банкуд үйл ажиллагаанд нэвтрүүлэн мөрдөснөөр Монгол Улсын байгаль орчин болон нийгэмд тулгамдж буй олон асуудлыг алхам алхмаар шийдэн тогтвортой хөгжлийг хамтдаа бүтээх юм. Тогтвортой санхүүжилт хөтөлбөр амжилттай хэрэгжихэд банкуудын эдвүч чармаалтай санаачлагаас гадна олон улсын болон төрийн байгууллага агентлагуудын дэмжлэг туслалцаа хамтын ажиллагаа цаашлаад ард иргэд олон нийтийн оролцоо маш чухал юм. One of the core principles of success for IFC is results require partnerships. In that principle, we are very fortunate and very appreciative of the very close and effective partnership that we have in Mongolia with the banks, with the Mongolian Bankers Association, with the regulators, and also with international partner like FMO, with whom we've all been able to work together to achieve this more sustainable financing, more sustainable lending practice in Mongolia. In the future, when we look at the pace of commitment and already strong results in sustainability of financing in Mongolia, we actually can see that Mongolia can play to become a good example for other countries, other markets in the region and in the world. So in that aspect, we started this journey 3 years ago with strong commitment. We're now showing very concrete results with actual practice, and we look forward to bringing these results into a much wider we want to bring these results into a much wider stream in the Mongolian financing sector, but also be a part of the partnership with our Mongolian partners to showcase the very high commitment and results from Mongolia to other countries in the world. Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг бид хамтдаа хэрэгжүүлснээр Монгол улс эрчим хүчний тогтвортой хүйсвэр, тогтвортой хөдөө аж ахуй, байгаль орчин, цэвэр ус, биологийн төрөл зүйл ба экосистемийн менежментийг зохицуулах, ядуурал, хүрээлэн буй орчны доройдлын асуудлыг санхүүжилтийн механизмтай уялдуулан шийдвэрлэж, ногоон эдийн засгийг дэмжих бодиттой тогтолцоог бий болгож, улмаар эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг тэнцвэржүүлэн тогтвортой хөгжиж байгаа үлгэр жишээ улс болох юм. Тэгэхээр энэ бол мэдээж 1 жилийн дотор 2 жилийн дотор хийгдэчихгүй нь бол нийгмийн ухамсар бизнес эрхлэгчдийн одоо цаашдын үйл ажиллагаанд мөрдлөг болж өдөр тутмын бизнест нөлөөлдөг ийм болохын тулд бол мэдээж олон жил хэрэгтэй. Тэгэхээр бид нар бол арилжааны банкуд жил болгон одоо ээлжлэн энэ хөтөлбөрийг манлайлж олон жилийн одоо дараа ирээдүйд олон улсын жишг төрсөн энэ доктортой санхүүжилттэй улс орн болохыг зорж ажиллаж байгаа. Манай арилжааны банкуд өөрсдөө санаачилснаар одоо Монгол банк санхүүгийн зохицуулахаараа
олон улсын байгууллагууд, манай Монгол улсын төр засаг дэмжсэн ийм том цар хүрээтэй хөтөлбөр болж хэрэгжиж байна. Тэгээд цаашдаа бол бид нар 2030 он гэхэд татвартай санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол улстай олон улсын жижигт нийцүүлэн хэрэгэлсэн, нэвтрүүлсэн ийм улс болохыг зорж байна. Манай орны нийт нутгийн 72.3% нь доройтолд орж, хөрсний үржил шимэн алдагдан цөлжилтөнд тодорхой зэрэглэлээр өртөөд байна. Тиймээс тогтвортой хөгжил нь өнөөгийн хэрэгцээг хангахдаа ирээдүйн үеийнхэн хэрэгцээг хохироохгүй байх үйл явцыг хэлдэг бол мод тархинч тогтвортой хөгжлийн бэлэгдэл юм. Эх орны ирээдүй үр хүүхдийн төлөө тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидний оролцоо хамгаас чухал болж байгаа юм. Тансаг байгальтай хайртай эрен зууны наран дэлүү эрдэнэт хүний бүтээл хайртай хүн төрлөختний хилээсээ дөрүүлж үгийн ёсоор илгэндэн твэрсэн дэлхийч танда бид хайртай дэлхийч танда хайртай болохоор дэлхийч та мөнх настай